сайн байцгаана номын ертөнц клубын дээр дахлагч Батбарж байна. Манай өнөөдрийн байгаль экологийн тухай 50 оны подкастн дээр номын ертөнц клубын гишүүн Мандал ирсэн байна. За сайн. Сайн байна. За. Манай Мандал мөн өнөөдөр бидэнд ямар ном ярихаар хүрэлцэн ирсэн бэлээ? Контикийн салаар гээд аяллаа тухай, аяллаа тэмдэглэлээр хүн там юм. Зохиолчийн талаар мэдээлэл. Зохиолч нь ямар хүн байдаг вэ? 1914 онд Норвегийн Larvik хотод төрж өссөн. Тэгээд аялал сонирхолтой. Тэгээд аялсан газруудаараа сонирхолтой, ажил явдалтай, сорилттой нүүр тусна тэмдэглэлээ ном болгож гаргадаг тиймэрхүү хүн. Тэгвэл манай зохиолч маань энэс дан ганц бас өөр олон аяллаа тэмдэглэлийн номтой юм. Тийм. За ном дээр ямар юуны тухай гардаг вэ? Ямар үйл явдал болдог вэ? Энэ ном дээр нь болохоор нэг аяллаа тухай үйл явдал гардаг гэсэн шүү дээ. Тэр юу нь болохоор ингээд Полинезийн арлуудад Өмнөд Америкийн индиануудын түүх, иргэншил, соёлыг судлахын тулд ингээд аялсан. Тэгээ аялахдаа орчин үеийн техник, технологи ашиглахгүйгээр эртний байлцаа мотор Контики гэдэг нэртэй сал бариад тэрүүгээрээ ингээд 8000 км замыг туулаад түүх иргэншлийн асуулсан байхгүй. Тэгээ юу нь тэмэхүү. Тэгээд 1947 онд 5 нөхдийн хамтаар байлцаа мотор Контики сал бариад Перугаас өдөлж Номхон талайг гатлаад 8000 км замыг туулж Полинезийн арлуудад хүрээд тэгээд түүх соёлын асуулсан. Тэгээ одоо ч оршиж байж магадгүй гэдэг талаар нь. Зохиолч мөн ер нь номоор гол номынх нь гол сайн бидэнд яг ийм зүйл байд юм аа нэг судалсан судалгаагаар өрөх гэж ном бичсэн байдаг уу? Эсвэл бас өөр ямар нэг шалтгаан гол санаа зорилго байдаг уу? Ер нь бол Америкийн эртний индиануудыг судлах гал тийшээ явсан. Тэгэл ер нь 1947 онд л гаргаад тэгээд тэднэрийг нь хүн шоолж молоод ингээд бараг тийм байх боломжгүй гэдэг онолоо батлахын тулд тийшээ явсан. Тэгэл бараг тийм боломжгүй юм их чинь тэгээ өөрөө нүдэрээ харж үзээд тэгээд буцаж ирээд танилцуулсан л. Энэ номыг уншиж хавцаад дуртай хэсэг ингээд таалагдсан хэсэг гарсан уу? За ямар хэсэг байсан? Өөрийнхөө онолыг батлах гад амар эр зориг гаргаад тий өөр нэг тийм танихгүй мэдгүй газар руу явахдаа ингээд ядаж орчин үеийн техник технологи ашиглана шүү дээ. Амар том сүртэй юм шиг. Тэгсэн чинь энэ хүн болохоор ингээд эртний мод ашиглаад зүгээр ингээд сал барил явцсан. Тэрүүгээр амар сонирхолтой байна. Зохиолч маань хэр олон явсан бэ энэ аялалдаа? Өөрийнх нь онолыг дэмжсэн, санааг нь дэмжсэн, ер нь тиймэрхүү байж бодлох юм гэсэн хүмүүсийг дагуулсан явсан. Тэр хүмүүс нь болохоор 5 хүмүүс. 5 хүн. Тийм. 2 нэмэгтэй 3 нэрэгтэй. Манай зохиолч мөн өөрөө эрэгтэй юм. Эрэгтэй. Бас гадаад нэр болохоор нэрнээс нь эрэгтэй эмэгтэй гэсэн. Манай ном маань ер нь ямар насныханд зориулсан ном бэ? Ер нь бол бүх насныханд зориулсан. Ер нь ойлгоход амархан ном. Ойлгоход амархан. Одоо зүгээр аяллаа тэмдэглэл шүү дээ. Тэгэл ер нь гэхдээ бага насны хүмүүс уншаад жоохон хэцүү баг. Дандаа нөгөө зураг гэдэр байхгүй эртний ном. Эртний ном хэдэн онд гарсан ном? 1947 онд. Одоо аялалд гараад тэгээд 1947 онд аялалдаа гараад 1948 онд ирэх орондоо буцаж очсон. Тэгээд аяллаасаа буцаж ирээд номоо хэвлүүлээ бусдад өгсөн байхгүй. Манай зохиолч маань тэгээд шинэ нээлт гаргаснараа шагналыг авсан уу? 1950 онд англи хэл дээр орчуулагдаад тэгээд гарсан даруйда бест селлер ном болсон. Энэ хүн номыг ер нь хүмүүс санал болгох гэвэл яг яаж санал болгох вэ? Санал болгох бол одоо энэ ном нь өөрийн үзэл бодолтой үнэнч байж, шинжлэх ухаанд сониуч байх нь хэрэгтэй. Тэгээд энэ номон дээр нь одоо хүмүүсийн түүх, соёл, зан заншлыг судлахын тулд ингээ байгалаар аясан байхгүй. Тэгээд тийм болохоор байгаль экологтой холбогдож байгаа. Тийм. Байгальд амьдраж, технологи ашиглахгүй байгальд амьдарч байгаа Өмнөд Америкийн индиан хүмүүстэй уулзаа тий. Олж мэдээд. Манай номны товч агуулгыг хэлж өгөөч. Товч агуулга нь 1947 онд 5 нөхдийн хамтаар байлцаа мотор сал барьсан. Тэгээд Перу усаас хөдлөөд Номхон далайг гатлаад тэгээд 101 хоногт
8000 км замыг туулаад Полинезийн арлуудад хүрсэн. Тэгээд орчин үеийн техник технологи ашиглахгүйгээр далайн урсгал, салхины хүч, байгалийн хүнд хүчтэй сорилтуудыг даваад одоо Өмнөд Америкийн индиануудын түүх соёлыг судалж байгаа тухай бодит түүхийг өгүүлдэг. Зохиолч нь одоо аймад байдаг. Одоо ер нь хаана орсон сод вэ? Хэрэг аймад бол 2002 оны 4 сарын 18-нд 87 настай тархины хувьд хамтраар нас барсан. Тэгээд энэ хүн маань аюу гэр бүлтэй үнэнч тэгээд ирлэхийг зоригтой хүн байсан. Тэгээд нас эцэслэхийнхаа өмнө гэр бүлийнхаа эдлэнд ингээд тайван нэрсээ хүсээд олонний хөлнөс зайтай газар нас барсан. Тэгээд 2002 оны 4 сарын 26-нд Осло хотын дуганд оршуулсан. Тэгээд тухайн үедээ одоо олон газраар аялаад тэгээд улс орондоо аягүй нэг тийм нэр хүндийг авчирсан болохоор Норвегийн хатан хаан төрөг барьж исэн ингээд хүндтэй хүмүүс зочин болж очоод эмгэнэл илэрхийлж. Ер нь тухайн үед аягүй алдартай хүн байсан. Тийм. Нэлээд алдартай байсан. Тэгээд энэ зохиолч өөр номыг унших. Өөр аялын тухай тэмдэглэлээ. Аялын тухай тэмдэглэлийг уншина. Одоо нэг тийм хүн сорилтууд дэрлэхийг зоригтой сорилтууд дуртай гэх юм. Тийм унших. Энэ ном яг энэ зохиолч яг хамгийн топ бест ном нь үү эсвэл зүгээр нэг аялын тухай номнуудын зүгээр нэг нь үү? Энэ бол топ нэг нь гэж хувьдаа бодсон. Тийм. Гэхдээ энэ бол тухайн бас даалын ном нь үндэл алдартай мэл. Тийм. Угаасаа гарсан дээр удаа бест селлер болсон гэхээр чинь ер нь л ойлгомжтой алдартай. Тэгээд энэ ном нь одоо 1950 онд англи хэл дээр орчуулагдаад бест селлер болсон. 1958 онд 8 жилийн дараа Монголд орж ирээд тэгээ бас аюу алдартай болсон. Тэгэл экологийн тухай 58 онд орсон баг. Би бол сонсож байгаа ном. Нугасаа одоо юу хүмүүс байгаль экологийн тухай тийм ном уншаад баг байдаг байна. Хөвчлийн хөвөний хөгжил уран зохиол юм байна. Үзэж сонсож байгаа хүмүүст байвал тэгээ бас байгаль экологи сонирхож энэ номыг уншихад буруутахгүй юм байна. Тэгээ манай өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Ийм гоё номыг бидэнд ярьж гисэн маналтаа баярлалаа. Манай 50 номын уралдаан санал болох ном байвал манай Facebook пэйж рүү холбогдож олно. Бас дээрс нь доор байгаа линктээр дараад бидэнтэй холбогдоод нээлттэй байгаа шүү. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.